Зохиолч Цэндийн дорж готов. Галын бурхан өгүүллэг. Галаа төлөвлөж хоолоо хийлэгдэх болохоор нөхөр маань намайг галын бурхан гэж дээдэлсэн юм. Эрхэм хүүхнүүд ээ. Хэрвээ нөхөрт нь гаднаас орж ирээд угаасан шалан дээгүүр шороотой гутлаараа туучдаг бол, орон дээрээ гадуур хувцс гуталтайгаан хэвтдэг бол, тамхиныхаа үнсийг дуртай газраа хайдаг бол, гоожурын ус хэрэглээд хаалгүй орхидог бол, Мартин амьд бүх үздэг бол, өөр юм бодоод авгаанхаа хэлснийг тоож анхаардгүй хэрнээ дахин давтан залхатал нь яриулдаг бол энэ өгүүллэгийг уншаарай. Сургаж болдгүй хүн гэж байх ёсгүй гэж Ленинизм сургадаг. Үнэхээр тийм юм шиг байна лээ. Гэхдээ өрхийн тэргүүлэгчдийг гэр орны ял бүлийн дэг журам сахиулахад тийм ч амаргүйг миний мэтийн галын бурхад сайн мэдэх учиртай. Нөхрийг гэр орны дэг журам дагахгүй зөрчгöd би үүний буруу миний нөхөрт биш, гагцхүү энэ гайны дэг журам л сулдаад байна хэмээгээд хуйлаа улам чангалдаг байлаа. Урд манай нөхөр нэг хүүхэнтэй сүүлэрсэн удаатай. Сүүлрээгүй ч байж болно. Ямар ч ятугаа надад тэгж санагдсан хойно сүүлэрсэн л болж таарна. Би энэ талаар хуйлаа чангалахаар шийдэж нөхөртөө хэрв чи дахиад бүсгүйчүүд рүү зөвхөн нүд ирмэвээс би үг дуугүй сална. Энэ бол манай гэрийн заавал биелүүлэх дотоод хууль гэж тунхаглав. Хэд хоногийн дараа бид хоёр дэлгүүрт орлоо. Тэгтэл нөхөр маань махны худалдагч царайлаг цагаан хүүхэнд тасалбараа өгөхдөө нүд ирмээд надад баригдлаа. Би нөхөртөө энэ талаар манайх ямар хуультай чи мэдэх үү гэвэл тэр арга буюу толгой дохиод ясгүй махал авах гэсэн гэж өчөж байна. Хуйлаа мэдсэн хүнд энэ бол санаатай үйлдэлгээд би гэртээ ороот өөрийн гэсэн хамаг өмчөө ялгаж янтан баглаж аваад толгой салаавчлан орон дээрээ гадуур хувцс гуталтайгаан хэвтсэн нөхрийнхөө дэргэд зүрхээр нь хатгуулахаар зориуд авчирч тавилаа. Би чинь ийм хөөрхөн хүүхэнтэй монд байсан юм уу гэсэн харамсалдаа түүнийг багтарч өхвөл өөхөг гэж бодоод дэрэгдүр нь хойш урагшаа хувцсны загвар үзүүлэх мэт холхиж гарав. Уг нь надад шууд гарах л үлдсэн юм. Гэвч гэргийгээ бүр мөсөн харж байхад нөхөр нь ямар нэгэн үг дуугарах магадгүй гэж сэтгэл минь хоргодоод болдогвэ. Хөөрхий эмэгтэй хүний сэтгэл болсон хойно ямар нэгэн юмд гордоод байна да. Юунд гордов? Мэдэхгүй. Бухимдсандаа би царсан шалан дээгүүр гутлынхаа шөвх өсгийгөөр тас товчлон алхав. Энэ нь нөхөрт маань бол царсан шалан дээр өндөр өсгийгөөр товчлох бус, харин өөрийн нь халзарч яваа зулай дээр төмөр гадсаар тоншч буй мэт өвдөж байгаа би. Гэвч яа гэхв? Өөрийн нь хийсэн алдаа гэж би зүрхэн чангалаад гомдлгүй биз гэж амын асуулаа. Тэр амдах янжуурынхаа шилбийг ой гутам зажлангаа орон дээрээ дээш харж хэвтсэн чихтэй. Одоо яа гэхэвдэ? Манайх нэгэн тийм хуультай хойно гэд миний өнчирч буй зүрхийг бүлгэлтэл санаа алдав. Би нас барсан хүнтэй салах ёс гүйцэтгэх мэт хэсэг чимээгүй зогссны эцэст амьсгаагаа уртаар авч за баяртай гэж жүжигчний намбаар хоолой чичрүүлээд нөхрийнхөө дэргэд зүрхийг шархлуулахаар аль түрүүн тавьсан өмчөө авч хаалга руу явах гэтэл хоёр хөл зүүдэнд мэт хөдөлсөнгүй. Сэтгэл нэг юмд дэндүү горьдсондоо нүд юу ч үзэхгүй болчихлоо. Нүдээ харан хуйлж чихээ шуугмагц би бодлоо.
Намайг ингэж барьц алдаж байхад мань нэр одоо тэсэхгүй ухсгийн шалан дээр сөхрөн суугаад хөлнөөс минь чанга тэрч айл аймгийн хүмүүсийн тархинд сэргийлэхийн дуудлагын дугаар ортол муухай орилно. Ингэж бодоод хүчтэй төсөөлөлтөд толгой минь эргэж хөл дайвалцав гэвч яасан гэж санана. Нөхөр маань хөлд сөхөрхөн бүүхэл орон дээрээ тамхиныхаа шилбийг идсэн чихтэй нүд анилдуулж харагдав. Би ичмээр байдалд ингэж орсноо түүнд мэддэхгүй хичээж хаалга руу алхлаа. Тэгтээ түүнийг араас ирж гинт тэрвэрэн орилгот нь цочихгүй юм хундаа гэж хамаг бие түүнд бэлдэн сугаа хавчин явсаар нэг мэдхнээ хаалганд хамраараа тулав. Түлхүүрээ зүүрмгэлж буй хинч сэрхээр зариуд чимээтэйе шажигнуулан эргүүллээ. Хаалга дуугарсан чгүй явсугай хэмээн өөрөө онгойв. Онгорхой хаалганы босгон дээр би арчаагүйхэн хэсэг зогслоо. Чимээч алга. Намайг явуулахын мөрөөс болжээ гэж бодоод шар хөдлөв. Босго алхуут зэвүү хүргсэн бэлвсэн эрийн хаалгыг чадлаараа тас хаялаа. Тэгтэл эхнэргүй болсон эрийн харанхуй орцонд аймаар ганцаардаж байна. Хаасан хаалгаа нуруугаараа налж хэсэг уужрахтаа бүх болсон ба болох явдлаа төсөөлөн тунгааж үзлээ. Энэ муугаас салахад би харамсч байна гэж үү дээ. Яста гайгүй байлгүй гэж шийдмэгц доош шатаар гүйв. Энэ зэргийн хар юмнаас салахтаа харамсвал яста гутамшиг. Шатны хашлаг сандайлж суугаад багын зангаар гулгамар санагдав. Гулглаа. Болж байна. Надаас хорж холторсон юм ердөөч алга. Би одоо айлын эхнэр биш. Онгон бүсгүй. Би хөнгөрөөд нэг л сул охин шиг болчихлоо. Байц. Ингээд харьцахад нэг л юм дутаад байна. Юу дутав? Тийм. Түүнийг ядаж ганц сайн чадах юмсан. Яасан гэж түүнийг чадах гэж байгаа вүлээ? Шалиг зан гаргаж махны худалдагч бүсгүйд нүд ирэмсэн гэж үү? Үгүй ээ. Одоо бол нүд ирэмсэнд гомдох өчүүхэн ч юм алга. Ичгүүргүй харчуудын өдөхөд би ч гэсэн хаяа зөвхөн гадна талдаа тас намжирдаж байсан. Миний гомдол өөр л зүйлд байна. Тэр намайг үүрд явхад яагаад хорсонгүй вэ? Би түүнд тийм хямдхан амтан байжээ. Хамаг гомдол минь үүнд л байна. Ерөөсө буцаж оръё. Намайг ороход ухсхийн босч инээмсэглээд гараас тээшээ минь авах гэлээ. Би тээшээ угц татаад. Үгүй шүү. Та буруу ойлгож байх шиг байна. Би танаар хүргүүлэх гэж буцаж ирлээ. Та намайг анх хөдөлж авчирсан болохоор хүргэж өгөх байлгүй гэлээ. Тэр хөмсөг зангидан нэлээд бодсноо. Миний буруу. Намайг уучил гэж байна. Шууд буулт хийх нь арай ичгэвтэр тул би тэр ярихгүй. Хууль бол хууль. Алив одоохон хар гэрт минь хүргэж өг гэв. Түүний царай үерийн үүл мэт баралдснаа. За хүргэж өгье дөө гэж сулхан мөртлөө дуулууртай дуугараад хувцлав. Хүн бууж өгөх гэж байхад мэдэхгүй тэнэг амтэн гэж би дотроо түүнийг хараагаад гаднаа их л ууртайгаар чи намайг зайлахгүй гэж айсандаа гэрт минь аваач өгнө. Би ганцаараа далд орж чадна гэд гарлаа. Эхлээд шууд харихаар автуусан сув. Тэгтэл танд хүн таарахгүй гэсэн айдас намайг эзлэв. Нөхрөөсөө салсныг явандаа бүгд мэдэх атал
Ийм айдас төрсөн нь хачирхалтай санагдаж нэгэнт шийдсэндээ хүрэхийн тулд өөрийн оюун мэдрэлд ямар л эрг шург байна бүгдийг чангаллаа. Эртхэн мэдж авцгааг нуугаад яхав. Дараагийн нөхөр болох эрчүүд хойноос минь эртхэн гөрөөлөг гэж өөртөө зарлиг буулгав. Гэвч танд хүн таарахгүй гэхээс бэргэж жирэхэд нэг л горьгүй нэ. Тоншуут хаалга аянда онгойж эвгүй чахрав. Би хувцас өлгөөд галын өрөөнд орлоо. Тэр нойрмоглосоор орж ирээд хажуудах сандалд лагхийн сууснаа. Чи сая ирв үү? Би таг унтчихаж гэд эвшээлгэв. Би түүний нүүрөөд харж чадсангүй. Дэмэл чи чинь хаалгаа төгжлгүй унтчихсан хүн үү? Их зураа. Гэр орон хулгайч ухчих бол яах юм гэсэн их л өөр юмсэг харц шидвэл манер. Чи өөрөө явхдаа түгж гэж хэлээгүй юм чинь. Би дураараа түгжихээ яаж мэдхв гэж уцаарлав. Нөхрийн маань юу ч болоогүй мэт хинэггүй тэрч байтугай увайгүй тунирхуу нялхамсуу энэ зан миний ичиж нэрлэгсэн бүхэл зовлонг хөнгөлж нэмгэлж чадсанд баярлсандаа би түүндээ хариу тунимаар санагдав. Гэвч биеэ барилаа. Барихаж алд. Саяхан би нөхрийнхөө тухай бодохдоо тэр авгайгаа явуулчихад хоолоо хийх гэж циркийн баавгай зүү сүүлэх гэж буй мэт оцоож суугаадаа гэж хор шарын инээдэмдээ цалгиж аминда хариугаан авч явлаа. Гэтэл тэр намайг ичгүүртэйе буцаж ирэхэд минь юу ч болоогүй мэт хоолоо хүлээж гэдсээ илэн сууж байсанд над ч гэсэн тэр дороо юу ч болоогүй мэт болж нэг мэдхнээ ганцуу шамлан тогоо тулга золгуулан гялалзч байх юм. Үгээрч үл барам таг дуугүй суух нь энэ айлыг хөмөрсөн тогоо луваа адил харанхуй бүгчин болгоод сэтгэл давч дуулахад би нөхрийгөө үг хэлэх байх гэж түүний амийг чагнана. Нөхөр маань эвшээлгэх зуураа харивнгаа шохоорхон баахан илснэ. Би сая хонжуур цуглаахаар эмэгтэй хүний нэхийдэл хожлоо гэж зүвдэллээ. Хэмжээ нь яг 46. Урт нь 3 байдаг шүү гэлээ. Эхлээд нөхрийнхөө энэ тэнэгэлд миний ой гутах шиг болов. Дараа нь зайлуул да. Авгайгаа аргадах ухаан нь энэ гэж бодоод хоолой зангирлаа. Эцэст нь маанаг тархин мөн мэрэгэн арга бодж олвоо гэж бодмогц хоолой дээр зангирсан тэглээ уусч зөөлөн инээд болж ховирлаа. Гэхдээ миний нөхөр тэнэг хүн яавч биш юм. Тэр хүнтэй ер нь ярихдаа маш ухаалаг. Ухаалаг байдгийн нууц нь анхаарлаа дайчилсных. Харин тэр надтай ярихдаа оюун ухааны өчүүхэнч зардал гаргадаггүй учраас ийм дүнхүү байдалд байн ордог юм. Энэ нь надад итгэсэндээ ч тэрв, дээрлэгсэндээ ч тэрв бүү мэдэх. Хамгийн гол нь миний сэтгэл түүнийг үг хэлэхэд хариу дуугарахгүй байж ерөөс төвчдгүй юм. Тэр зүүдээ ярьсан хойно гэргий хүн би хариу дуугарах ёстой. Тэгээд орчин үеийн маягаар бол би рост 4-ийг өмсдөг болсон шүү гэлээ. Тэр мангар дуухан нээгээд мэдэхгүй золиг. Тэгвэл рост 4 байсан баха. Их л тод зүүдэлсэн юмдаг гэлээ. Бид дахин хэсэг таг дуугүй болов. Энэ яозгүй аниргүй байдал бид хоёрын сэтгэлд оройны эвгүй маргааныг дахин авчрах тул би сэтгэлээ дүүгүүлэх санаатай. Учир утга мөхөс молгуудуу ярианда эргэн орохоор шийдэж. Хийм цэвэрлэгээс чиний хувцсыг аваад замдаа үсээ янзлуулах юм билүү гэсэн хүн зөндөө байна. Яарад чадсангүй гэж гөвтнөв. Тэр дахин
хэмээн эрүүнийхээ углуургыг нуд нуд хийдэл эвшээлгээд хайрцагтай янжуур авч үзснээ. Өчи тамхи авчраагүй биз? Тамхи дуусчихж гээд намайг загнахад бэлэн түгшүүртэй харцаар цоргив. Түүний татах дуртай янжуурыг замдаа авахаа мартаагүй дээ. Би өөрийгөө овоо хүүхэн шүү гэж дүгнэлээ. Хүүхнүүд минь. Би нөхрийнхөө атганд ингэж орсон хүн дээ. Энэ явдлаас хойш би гэр орондоо хичнээн дэг тогтоож хууль гаргаад нөхөр маань биелүүлэхээ цэглэлээ. Мөнгөн сар байтал нэг мэдхнээ манайх олон хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Авигаан дагалдаад хүүхдүүд маань миний шаардлагыг дагах янзгүй. Эдтэй хүүхнүүд минь. Орон гэр өөдрөг байх нь өрхийн тэргүүлэгчийн хүмүүжлээс ихээхэн шалтгаална шүү. Ягаад гэвэл тэдний занг өр хүүхэд нь дуурайдаг байна. Нөхрийгөө гэр бүлийн альваад сургахад ёс журам сулдахгүй. Гагцхүү тэр ёс журмыг биелүүлж байна уу гэдгийг мөрдгөл сулдна. Биелүүлэхгүй бол дэг журам хичнээн чанга байгаад ямар ч ашиггүй. Төрийн хуульч гэсэн ялгаагүй мөн ижил. Одоо би эвдэрсэн нөхрөө засч авахын тулд хатуу шаардлагаанд зөөлрүүлж харин биелэлтийн чангаруулж байна. Жишээ нь тамхины үнсийг бэлтгэсэн савнд хийж бай гэж байсан бол одоо тамхиныхаа үнсийг ойчхын дөхүүлээд авгаагаан дуудаж авахуулж байх ёстой гэж зөөлрүүлсэн юм. Гэхдээ энэ журмыг заавал биелүүлэхийг хатуу шаардсны дүнд нөхөр маань байн өхөөй янжуурын үнс унлаа гэж хашгирах буюу эсвэл унлаа гүүгээрээ гэж сандаргана. Би ч үнсний сав барин түүний янжуурын үзүүрийг ээрүүлдэн амар заяаг нь үзүүлэхгүй нүдний өмнө бүртэлзэн гүйдэг боллоо. Тэрч байтугай мань хүн заримдаа надаас төвөгшөөгөөд гарынхаа дор байгаа үнсний савнд янжуураа тоншдог явдалч сүүлийн үед ажиглагдлаа. Бас гар нүрээ угаагаад гоожуура хааж бай гэхийн оронд гар нүрээ угаагаад эхнэрээ дуудаж гоожуура хаалгаж бай гэсэн зүйл анги оруулсан юм. Ер нь өрхийн тэргүүлэгчид энийг ингээч тэрийг тэгээч гэж эхнэрээ захирахтаа онцгой дуртай хүмүүс. Манай нөхөр гоожуурын ус хэргэлжихэд явхдаа "Хөөе чи тэр гоожуур хаахаа мартаж улсын үнэт байр сүйд хийчвэ. Хин бас усч гэсэн алт гэдгийг мэдхүү ернө" гэж надад сурахаа ерөөс мартадаггүй юм. Эрчүүдийн иймэрхүү зааварлах авьяасын дагуулan хөөргөөд өгвөл цадулч нь уг нь ханилж болох хүмүүс шүү. Тэдний дуг нойрон дундаа хурхирхаас бусад бүх дутагдлыг засч болно гэдэгт эрхэм галын бурхад минь итгээрэй.